Сайн уу манайхаа. За та нартайгаа цагаан эднийхээ анхны сургалтаар уулзж байгаад маш их баяртай байна. За бүртгүүлээд цагаан эднийхээ талаар сурах гад мөн эдэд сайрлах ёсны талаар сурах гад ороод ирсэн та нартай халуун баяр хүргэе. Бас амжилт хүсье хэдүүлээ. Монголынхаа маш том өв соёлыг бас тээхээр ороод ирсэн гэсэн үг шүү. За тэгээд эхний хичээлээрээ багш нь ер нь юу бэлтэх үү, мөн сургалт маань яаж явах уу гэд анхны даалгавруудыг өгч чинь. За мэдээж нэгдүгээр хэдүүлээ сүүтэй харьцах байгаа учраас сүү гэдэг бол маш одоо ариун. За тэгээд ариун байх ёстой. Бас маш цэвэр байхгүй бол бактери үржих хамгийн таатай нөхцөл одоо нэг өсөндөө бараг л одоо бактери янз бүрийн гаднаас бит орж ирэхэд тэр нь шаардлагатай бүх шимтгийд байж идэг учраас маш хурдан муудах эрсдэлтэй байдаг учраас маш их ариун цэвэр сахих шаардлага гардаг. За тэгээд хамгийн түрүүнд багш нь энэ удаагийн сургалтандаа ингээд зориулаад ийм хормогч хийлгсэн. Тэгэхээр та нар маань за мал дээр байгаа малаа саадаг хүмүүс маань ч гэсэн за гэртээ цагаан эдээ сүү худалдаж аваад хийх байгаа хүмүүс маань ч гэсэн яг цагаан эдээ хийхдээ болж үл ийм хормогч зүгээд хувцас хамгаалахаас гадна нөгөө талд ийм ариун цэвэр байх үүднээсээ ийм хормогч өмсөд хийвэл бас их зүгээр шүү. За нэгдүгээрт хоёрдугаарт юу хэрэгтэй? Гараа маш сайн угааж явах хэрэгтэй. Ер нь малын дэлэн өөрөө бид нөгөө гараараа яг хөрөлцөж цааж идэг учраас сайрд гарч байгаа хүн маш сайн ариун цэвэр захих хэрэгтэй. За тэгээд энэ удаагийн сургалтын нэр бол бид нар ер нь манай монголчууд цагаан эдэг боловсруулахад нэг их юм бас ашигладаггүй гал тогоо бараг шанаг байхад болчтой. Тэгээд болж өгвөл ийм цагаан эдэг хийж байгаа шангаа заавал ийм ган одоо багш нэм бас байна. Ийм ган шанаг болж олж аваарай. Энэ болохоор ийм нэмдэг ган байдیں۔ Тэгээд ийм самарч мамархад удаан самархад авмар. За гэртээ цагаан эдэг байранд хийж байгаа хүмүүс мэн ч гэсэн ийм хөрхөн ган халуун шанагууд байдаг шүү дээ. Ийм шанагууд олж аваад за сав суулгаа болохоор дандаа цагаан эдэнд ерөөсөө бид нар хуванцар сав ашиглахгүй. Ягаад гэхээр хуванцар бол өөрөө ялангуяа эсэх сүү цагаан эдээ эсвэл халуун зүйлтэй уралд ороод за тэгээд пластикийн нөгөө найрлага нь сүүн дотор нэвчждэг. Тэгэхээр тухайн сүүгээр хичнээн сайхан цагаан эдээ хийсэн ч гэсэн нөгөө пластик чинь устдахгүй ингээм хамт яваад идэг байхгүй. Тэгэхээр бид нэр анханасаа эрүүл органик цагаан эдээ хийж байгаа учраас ерөөсө пластик сав болж өгвөл бити ашиглаараа ялангуяа халуун сүүтэй харьцаж байгаа зүйл дээрээ тий гэж та нартай захиа. За дараагийн нэг хэрэглэгдэх зүйл нь болохоор энэ сүүний шүүлтүр. За шууд саасан сүүг бол монголчууд ингээд маарлаар давхарлаж байгаа шүүдэн штэ. Одоо болохоор юм орчин үед ийм хөрх юмд гарч чардаа. Ингээ ган тэгээд ингээд цахилгаантай ингээд аваад угаачдаг. Тэндээ ингээд шүүчдэг. Одоо нөгөө савны хамсар дээр нь ингэж барьж байгаа шүүчин. Тэгээд 100% цэвэр органик таав байгаа байхгүй. Энэ нөгөө нэг тоног хөрөм зардаг баг бүх дэлгүүрүүдэд байгаа хаа нөгөө юуны гэр ахын бараа мараа зардаг. Би энийг болохоор нөгөө чиглэлээс авсан. Тэгээ би ийм хоёрыг авсан юм аа. Энэ хоёрыг авдсан энэндээ болохоор шууд нөгөө ээдмээ шүүх ч юм уу, ээзгийгээ шүүх ч юм уу, ширгээмэл энтрээ хийхдээ эсвэл нөгөө бэлтгэлгээ ч гэсэн хийхдээ эндээ шууд шүүгээд ингээд шар зүгийн шүүгээд авчвал бас их амар санагтаад ийм томыг бас авсан. Ааруулаа бас шүүхтэй бид нэр хэрэгжүүлж байна. За дараагийн нэг хэрэглэгдэх зүйл нь энэ ялангуяа анх удаа цагаан эдээ хийж үзэж байгаа гэж цайлгаж байгаа хүмүүс минь юм температур хэмждэг юм багч бидгийн. Одоо ингээд дотор нь шууд хийждэг. Тэгээд яг уу би бол бараг температур ашиглахгүйгээр болж өгөл та нартай заана. Гэхдээ зарим нэг ялангуяа тараг мараг бүрхтээ тодорхойгүй байх юм бол та нар маань энэ температурыг ингээд хараад хэмжижүүлэх амар термометр дулаан хэмжигч гэсэн үг. Энэ бас гэр ахын дэлгүүрүүдэд байгаа байх. За тэгээд ийм даав нөгөө аарц ааруул шүүх уут бас байж болно. Би ихтэй энэ хоёрыг аль аль нь ашиглажээ гэж бодоод байна. Аль нь энийг ингээд нөгөө шүүгээд орхиход арай их хэмжээг шүүгээд орхиход ийм уут бас байвал их зүгээр юм шиг байна. Даавгаар та нар маань нөгөө таараар шууд бас өөрсдөө гэртээ ойччихлоо шүү дээ. Ийм дөрвөлжинг. Тэгээд энэ ойдлыг нь гадагшаа харуулаад ингээд сайхан ойчиж болно. За одоохондоо нэг ингээд тогоо иймэрхүү одоо шанага иймэрхүү зүйл байхад болно. За эхнийх нь өнөөдөр та нартай өгөх даалгавар нь болохоор
хэдүүлээ гидэл сайлгах сурах чаа. За тэгэхээр гидэл сайлгах сурахын тулд хэдүүлээ өглөөд нь юу идэх, оройд нь юу идэх, өдөрт нь юу идэх гэдгийг багш нь тухайн үед нь хуваалцаад явна. Тийм учраас гидэл сайлгахаас өмнө хэдүүлээ эрүүл мэндэд бас ямар нөлөө гарч ийн вэ гэдгийг ажиглахын тулд өнөөдөр бүгдээрээ биеийнхээ хэмжилтийг авнаа. За яаж хэмжилтээ авах вэ гэхээр эхлээд нөгөө бариу хувцастаа зураг дарна, урдаасаа хажуунаасаа. За тэрнийхээ дараа тойргийнхаа хэмжээсүүдийг авна. За тэгээд 3 дугаарт болохоор зорилгоо тодорхойлж бичнэ. За зорилгоо тодорхойлохдоо энэ сургалтанд юу ямар зорилгоор орж ирсэн бэ гэдгээ бичээд ангийнхандаа зарлана. Одоо хэдүүлээ энд чинь бас цөөхөлөө байгаа учраас нэгнээсээ санаа зовхгүйгээр даалгавраа аль болох дандаа багштайгаа өдөрт хуваалцаад яваараа гэх юм бол илүү үр дүн гарна. За даалгавртаа болохоор одоо жишээ нь хаштаасаа салах гэж орж ирсэн хүн байх юм бол би ингээд хашлаа эрүүл болгосон байна. Хашил минь идэгсэн байна гэд ингээд өөрийнхөө зорилгыг биелсэн байгаагаар бичнэ. За жин хасгаж байгаа, бэлхүүсээрээ нарийсгаж байгаа ч юм уу тийм хүмүүс ах юм бол за би бэлхүүсээрээ тэдэн сантиметр хассан байна гэдэг ч юм уу. Ингээ 14 хоногийн дараа би ямар үр дүнд хүрмээр байгаа гэдэг тэр зорилгоо бичээд ангийнхандаагаа заавал хуваалцаарай. Тэгээ биеийнхээ хэмжээсийг авчина. За өнөөдрийн даалгавар маань ийм байна. Зургаа бас оруулаарай. Тэгээ багш нь дараагийн удаанаас болохоор ерөнхийдөө сүүний найрлага гэж бас ямар хуу байдгийг, сүү гэдэг маань ямар төрөл байдгийг, анхан одоо ялангуяа гадаадаас оролцож байгаа хүмүүс маань ямар төрлийн сүү бас сонгож авах уу гэдэг талаар илүү дэлгэрэнгүй тусдан бичлэг оруулъя. За тэгээд эхний даалгавраа комент хэсэгт эсвэл постоор хуваалцаарай. Түр баяртай.